Батлагдахаас өмнө баггүй дуйлан дагуулсан зөрчлийн тухай хууль 7 дугаар сарын 1-ээс хэрэгжинэ. Тус хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан мөн хулгай хийсэн олон нийтийн газар танхаарах, гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зэрэг 4 тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм байна. Баривчлах хугацаа 7-оос 30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байх юм. Одоогоор мөрдөгдөж буй хуулиудаар 15-аас 16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг бол зөрчлийн тухай хуулиар 5 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар багасгасан байна. Зөрчлийн хамгийн бага торгуул нь 10,000 төгрөг бол хамгийн дээд торгуул нь 100 сая төгрөг байхаар тогтоосон байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон бөгөөд нэг чинь 1000 төгрөгтэй тэнцвэжээ. За зөрчлийн тухай хууль маань 2017 оны 5 сарын 11-ний өдөр батлагдаад 7 сарын 1-ээс хэд мөрдөж эхэлсэн. За энэ хууль маань 17 бүлэг 17 зүйлтэй. За хуулийн гол зорилго маань хууль захиргааны хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эсвэл төгс зөрчил тооцох, түүнийг үйлдсэн хүн хуулийн итгэж шийтгэл оногдуулах, за шударга усны тогтолцоог бэхжүүлэхэд энэ хуулийн маань гол зорилго оршиж байна. За энэ хуулийн маань үйлчлэх нутаг дэвсгэр хугацаа гэж байгаа. За энэ хууль маань Монгол Улсын нутаг дэвсгэр зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хэлийн чандад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц агаарын хөлөг зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд энэ хуулиар бол шийтгэл оногдуулна. За хууль үйлдэх хугацаа нь болохоор зэрэг зөрчил үйлдснээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол тухайн зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахгүй. За нэгт нь 10-аас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн. Хоёрт нь болохоор зэрэг 500-аас 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн. Гуравт нь болохоор зэрэг 10,000-аас 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдснээс хойш 2 жил өнгөрсөн бол хүн үйлдэх хугацааг тооцохгүй байх нэ. За шийтгэл ямар хүн шийтгэл оногдуулах юм бэ гэхээр зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээг нь харгалзаад хууль заасан үндслэг журмын дагуу шийтгэлийг оногдуулнаа. За хууль заасан зөрчил үйлдэл шийтгэл хүлээх хүн нь болохоор зэрэг 16 наснд хүрсэн хэрэг хариуцах чадвартай байна. За мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулнаа. За шийтгэлийн төрөл маань ямар төрөл байгаа юм гэхээр зэрэг торгох шийтгэл, баривчих шийтгэл, эрх хасах шийтгэл. За торгох шийтгэл маань эрх бүхий албан тушаалаас мөнгөнд төлбөр ногдуулахыг торгох шийтгэл гэдэг. За торгох шийтгэлийг болохоор нэгжээр тооцох өгөөд нэг чинь 1000 төгрөгтэй тэнцүү байна. За торгох шийтгэл нь хүнд хуулийн этгээдэд. За хүнийг болохоор зэрэг иргэнийг болохоор 10-аас 10,000 нэгж буюу 10,000-аас 20 сая төгрөгөөр. За хуулийн этгээдэд болохоор зэрэг 100-аас 200,000 нэгж буюу 100,000-аас 200 сая төгрөг хүртэл торгох нэ. Хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө орлого хохирлын тодорхой хуваар тооцсон хэмжээгээр торгох шийтгэл бол оногдуулна. За баривчлах шийтгэл энэ маань зөрчил үйлдсэн этгээдэг 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлана. Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна. За эрх хасах шийтгэл маань зөрчил үйлдсэн нь бол хүн хуулийн эдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсвэл тодорхой эрхийг 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсвэл зөвшөөрлөг хүчингүй болох эрх хасах болохыг бол эрх хасах шийтгэл гэж байгаа юм. За энэ эрх хасах шийтгэлийг бол торгох шийтгэл нэмэгдэл чанартай оногдуулаа. За албадлалын арга хэмжээ. Энэ ямар албадлалын арга хэмжээ байдаг гэхээр зэрэг хөрөнгө орлогын хураан, шилжүүлэх, зөрчил үүдгэд ашигласан эд зүйл, хэрэгслийн хураах, за хохирол нөхөн төлбөр гаргуулах, албатай эмчлэх, нийтэд тустай ажил хийх гэсэн төрөлтэй байх нэ. За автоэврийн тухай хууль зөрчих гэж зөрчлийн тухай хуулинд орж ирсэн. За байгаа. За энэ маань юу гэсэн үг юм гэхээр зэрэг тээвэрлэгч нь ачаа зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл техникийн шаардлага хангасан зориултын тээврийн эрсдлээр тээвэрлэх бол хүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдэг болохоор зэрэг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. За хүн нь бол 150,000, хуулийн этгээд болохоор зэрэг сая 500,000 төгрөг гэсэн үг юм аа. За тээврийн эрсдлийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь болохоор зэрэг нэгт автоэврийн эрсдлийг галт төмрөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд авгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангана. За зориултын зөвшөөрөгдсөн байр зохицуулалт талбайд
автотеврийн эрсдлийг 50% биелүүлээг бол хүнийг 10 ништэй тэмцэх хэмжээний торгоно. Энэ бол 10,000 төгрөг гэсэн үг юм аа. За хууль заасан үргээ тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч зорчигч өөрсдөө биелүүлээг бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 11 нэгжтэй тэмцэх хэмжээний торгоор хуулийн этгээдэг болохоор 150 нэгжтэй тэмцэх хэмжээний торгоор торгоно. Хүн 100,000 төгрөг, 10,000 төгрөг, хуулийн этгээд маань 150,000 төгрөг байх нэ. За замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолоочийг согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ террорист жолоодсон засварландаа хэрэгэлсэн согтуурах, мал суурах зүйл хэрэгэлсэн эсхийг цогц журмын дарга шалгуулахаас зайлсхийсэн бол террорист жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасааж хүнийг болохоор зэрэг 400 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох нэ. Бусад зөрчлийг гаргасан бол бусад зөрчил нөгөө тусгай дуут болон гэрлэн төхөө ажилласан тээврийн жолоод замын хөдөлгөөний дүрм заасны дагуу хөдөлгөөний давуу эрх бол эдлүүлээгүй. За тээврийн жолоод үедээ хөдөлгөөнд утас хэрэгэлсэн эсвэл гэрлэн дохоо буюу зохицуулагчийн дохоог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөний дүрм заасан тээврийн дууд дохоо өгч журам зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрм заасан ослын дохоо, ослын зохицолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол 20 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000 төгрөгөөр торгож арах хэмжээ авах нэ. За мөн 50 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 төгрөгөөр торгоно. За энэ 50 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 төгрөгөөр торгох шийдвэрлүүд маань нэгдүгээрт нь болохоор зэрэг хоригсон нөхцлөөр жолооч урсгал сурсан бол тээврийн эрсдэл одох эрхийг 3 сарын хугацаагаар хасаад мөн торгох нь. За тээврийн эрсдлийн хурдыг зөвшөөрсөн дээд хязгаарыг 10-аас 50 хүртэл хуваар хэтрүүлсэн. За мөн тээврийн эрсдлийн хурдыг зөвшөөрсөн дээд хязгаараас 50-аас дээш хуваар хэтрүүлсэн бол тээврийн эрсдэл одох эрхийг 6 сарын хугацаагаар хасгана. За хүн тээвэрлэх зурмжурсан бол мөн шийтгэл оногдуулах нь. За замын тэмдэглэгээний заалтыг зөрчиж зүүн гардж иргсэн эсвэл буцаж иргсэн бол бас мөн торгох нэ. За бас нөгөө эцэг их хасраа хамгаалах бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албаны тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөөгөө замын хөдөлгөөнд оролцуул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчил гаргахад хүргэсэн бол 50 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 төгрөгөөр торгож арах хэмжээ авах нэ. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль энд байна. За үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв бот мэдээлэл хэрэглэгчийг хангаагүй. За мөн үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангаагүй бараа борлуулсан. За мөн үйлдвэрлэгч, худалдагч манд гүйцэтгэгчээс хэрэглэгчд бараа ажил үйлчлэгээ холбоотой худал мэдээлэл өгсөний улмаас хэрэглэгчийн эрхчлөлт хохирол учирсан бол за хүнийг 500,000 төгрөгөөр хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгож арах хэмжээ авах нь байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Зөрчлийн тухай хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан нус цэр, тамхины иш хог хайсан бол 10,000 төгрөгөөр торгоно. Биедээ хутга эсвэл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг хэрэгслийг хурааж 25,000 төгрөгөөр торгоно. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол 100,000 төгрөгөөр торгоно. Нийтийн зориулалттай орон сууцнд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тавин байдлыг алдагдуулсан бол хувь хүн 10,000 төгрөг, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно. Аз туршиж тоглодог мөрөөтэй тоглоом зохион байгуулсан бол 50,000 төгрөгөөр торгоно. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хайсан бол нөхөн төлбөрийг гаргуулж 30,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 300,000 төгрөгөөр торгоно. Төрийн бэлэг тэмдгийг үйлдэх дүрслэгтэй хуульд заасан хэмжээ харьцааг алдагдуулсан бол хувь хүнийг 20,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 200,000 төгрөгөөр торгоно. Хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаанд оромжилсан худал мэдээллийг нийтэд дэлгэсэн бол хувь хүнийг 2 сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно. Иргэний үнэмлэх энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалуулсан зөрөөд гэмтээсэн бол хувь хүнийг 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгоно. Тээврийн хэрэгсэл жолоодох үед гар утас хэрэгэлсэн бол жолоочийг 10,000 төгрөгөөр торгоно. Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн эсвэл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 25,000 төгрөгөөр торгоно. Зам дээр автомашин угаах, худалдаа 8 хийж замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн бол хувь хүнийг
50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгоно. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийг хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгоно. Зарлан дуудах авсан иргэн тогтоосон өдөр, цагт, цэрэг, татлагын байр, товлсон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол 100,000 төгрөгөөр торгоно.